ямарваа нэг ингээд өөрчлөлт, шинжилэлт ингээд амьдралдаа хийхдээ тэр нь нэг үсрээл нэг 7 хоног үргэлжилдэг. Тэгээд 7 хоног ингээл нэг дажгүй хийж явж байгаа л тэгэл дундаас нь хайчдаг. Ялангуяа одоо ингээл хувь хүний хөгжлийн сургаалт гой номнууд байна шүү дээ, тий. Тэгэл тэр номнуудаас аягүй олон гой шин санаанууд ингээл сурдаг, мэддэг, зөндөө олон сургалтанд суудаг. Гэхдээ яагаад амьдрал дээр нь бодит өөрчлөлт гарахгүй байдгийн шалтгаан нь ерөөсөө тэр тууштай байдал гэдэг юмыг мэдгүй, тэр тууштай байдал гэдэг зүйлийг олж аваагүй, өөртөө төлөвшүүлээгүй, тийм дадал байхгүйгээс болоод яах нь тэр одоо сурсан мэдсэн зүйл нь амьдралд нь үр өгдөггүй байна шүү дээ. Тэгэхээр тууштай байдал гэдэг бол ерөөсөө тасралтгүй тэр зүйлээ ерөөсөө хийдэг байх. Юу ч байсан тасралтгүй хийж тэр чинь тодорхой үр дүн гарна. Тэрнээс биш энэ чинь нэрээ өстө зөв юм биш үү? За өстө яг ингэж л хийх ёстой юм байна гэл те. Тэгэл өстө маргааш өдөр нь өглөө эрт босоод нөгөөтгөө хийгээл нөгөөдөр нь бас босоод те хийгээл явж ирсэн ингээл багаар ингээл эрчин сулраал тэгэл 7 хоногийн дараа нөгөө юмаа ингээ хайчдаг. Хүмүүсийн ерөөсөө амжилтанд хүрдэггүй, тодорхой үр дүнд хүрдэггүй шалтгаан нь ерөөсөө л энэ тууштай байдал гэдэг зүйлийг хэрэгжүүлээгүйгээс л ерөөсөө юм болдог. Сурах процесс гэдэг бол хүмүүсийн боддгоор бол ингээд тасралтгүй ингээ өсөж явдаг процесс гэж хүмүүс ойлгоод байдаг байхгүй юу? Энэ ерөөсөө тийм биш заяа. Суралцах процесс гэдэг бол ийм том уналт байдаг. Одоо байна шүү дээ, чи яг сурах гад яг тэр суралцахын наан чи ингэж унан заяа. Унан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр чи сэтгэл 100% чи өөрийгөө хинч бишээр чи мэдрэн хүн чадахгүй байгаагаа мэдхгүйгээр чаддаг болно гэж хэлж байдаггүй байхгүй юу? Чадахгүй байгаагаа бүрнээ ухамсарлж ойлгоно гэдэг маань өөрөө тэр уналтын процесс байхгүй юу? За жишээлбэл одоо би нөгөө мейкап дээр жишээ авъя л та. Яасан бэ гэхээр ингээд мейкапын сургалтанд суугаад би ингээд айгүй хөрх юм урам зоригтой ингээд нэг ихний хичээлийн дараа ингээд хөрх мейкап хийж байгаа шүү дээ. За нэг болох гэж байгаа юм шиг те. Тэгэл хийгээл. За тэгсэн чинь 2 дахь удаа дээрээ ингээд контра буруу тавиал. Тэгснээ 3 дахь удаа дээрээ нөгөө фаундейшн суур мөрн ингээд барцааж орж ирэл заяа. Тэгэл ерөөсөө би айгүй тийм огцом ингээд сэтгэлээр унж байгаа байхгүй юу? Зүгээр би жишээ ярьж шít мейкапаар. Тэгээ яасан гэсэн чинь миний ингээд суур маань өөрөө ингээд ийм паудер нь ийм цооролттой түрхэгдээл суурн жиг болохгүй тэгснээ ингээд нэг амар ийм будаг ийм зузаан будаг шавцсан те ингээд нэг нялгцсан юм шиг санагдаад тэгснээ контро ингээд яг ингээд зурх болгондоо өөр зураал тэгснээ далийн мөрийг зураал тэгснээ дахиж арилгаж те ингээд би ингээд яг үндэ амар сэтгэлээр унсан байхгүй. За миний ч одоо мейкап сурна гэдэг ч одоо хэцүү юм байна да гэл. Тэгэл тэрний дараа би ингээ айгу хүчтэй босч ирж байгаа байхгүй. Би ингээ тасралтгүй ингээ хичнээн ингээ алтаа гаргаад байгаа ч гэсэндээ эн чинь өөрөө миний суралцах процессын нэг хэсэг юм байна гэдгийг аюу сайн ойлгож байгаа байхгүй. Тэр далийн мөрийг контур зурж арилгаж байгаа процесс. Дээрэс нь тэр нөгөө фаундейшнаа ингээд онцгүй ингэж тавиад тэгээ нөгөө хуура паудра ингэж цоолж тавиад за тэгээд нөгөө нэг хамар өндөрлгөө за хацрын нөгөө тэнмен бүх юм ингээд ерөөсөө ингээд амар ойлгомжгүй бүгд ингээд буруу болч молол алтж эндэл тэл энэ болгоом чинь надад хичээл болоод яваад байгаа байхгүй. Тэгэн гутаа өөрийгөө бас ойлгож эхэлж байгаа. Өөрийнхөө нүрийг надад энэ контрыг ингэж тавиул айгүй цогтх юм байна. За контрныхоо доор ингээд ийм тод контр тавихаас өмнө тенэрээ ингээд бүдэг контр тавьчихвал илүү тод юм байна штэ гэх мэтчлэн тэгээд нөгөө хацрын тэний чинь ингээд янз янзаар тавьж үзэл гэрлээ бас янз янзаар тавьж үзэл тэгэл ингээл ерөөсөө байнгын давтаж тууштай хийсний үр дүнд өнөөдөр би нэг жоохон скил сурсан байгаа. Тэгээд энэ нөгөө нэг жоохон сурсан скил маань өөрөө надад хатар том юм урам зориг өгч байгаа байхгүй. Юу вэ гэхээр би контриктэй ямар инээдмийн тавьдаг байлаа.
би суураа ямар инээдтэй тавьдаг байжгаад одоо би яаж тавьдаг болсон бэлээ. Дээрээс нь би нөгөө ярьжсэн шүү дээ. Анх би тэр олон багснууд яг юунд хэрэглэгддгийг л би ойлгочвол одоо баг ингээд миний одоо ингээд сэтгэл ингээд окей боллоо ханлаа гэж боддог байсан гэж ярьжсэн тий. Тэнгуү чи одоо би тэр мейкапын багснуудыг бүгдийг ойлгосон байхгүй юу? Яг юунд аль нь ямар үстэй нь яадгийг гэдгийг бүгдийг ингээ ойлгоцсон. Тэгэд энэ нөгөө нэг мэдгүй байжгаад тэ ингээд нэг тодорхой юм мэддэг төвшөнд ирж байгаа маань өөрөө надад ийм асар урам зориг ингээ өгч байгаа байхгүй. Хэрвээ магадгүй би яг тэр нөгөө нэг контра дэлхиймөрөө зураал тэ тэгэл нөгөө нэг юм будгаа халтартуулаад цуцаалал ингээл завааруулсан үедээ би сэтгэлээр унаал за өстой тэгээ энэ миний бизнес биш юм байна. Миний одоо оролдох зүйл биш байна гэд би хайцсан байсан бол би өнөөдрийн одоо жижигхэн скиллийг би олж авч чадахгүйсэн байхгүй юу. Тэгээ одоо энэ нөгөө нэг унсан ч гэсэн те өдөрсөн ч гэсэндээ чадахгүй байсан ч гэсэндээ энэ бол миний тийм процессын нэг хэсэг юм а гэдгээ ингээд ойлгочих юм бол хүн ингээд залтгүй ингээд үйлдэхтэй бүр маш ихтэй болж ирдэг. Чадахгүй байгаадаа одоо ингээд чиний зорьсон тэр зорилго чинь хангалттай биелэхгүй байгаад бити даун болоорой. Чи харин чадахгүй байгаагаа, болохгүй байгаагаа олж хараад тэрнээсээ даун болоод байна гэдэг чинь чиний айгүй том хүсэлтийн одоо процесс явж гин гэсэн үг шүү.